За сайн байна уу бүгд. Миний нэр Янжин Тулан гэдэг өнөөдөр 6 сарын 24-ний өдөр. Сайн нөхөөс ерэн сайн юм бүр байхгүй болж байгаа цаг үе. За өнөөдөр энэ хоёр өдөр бол бас шулуун хөвөө цагаан гушааны хэдэн залуучууд шулуун хөхөд өвөл бож байгаа дөө нэг барьж аваад зодод юугийн тэргонагийн балавцнаас болоод бол бас баригдаад явж байгаа юм байна. Ер нь өөр Монголын газар сайгүй гаслангийн дуу сонсогдоод боллоо ер нь хэцүү. Түрээд өдөр бас гიშгтний хэдэн хомсууд 9 хүн баригдсан. Одоо өчигдөр 4 гарсан сорог гарч байна. 5-ын бас нэг хэд өдөр суулгах сорог гарч байна. За манай засаг төр одоо жоохон юу хийгээд байгаа бол ард түмэндээ юу хийж байна? Ард түмнийхөө үхэл цэгийн хамаарахгүй өнөөдрийн энэ хэмжээнд хүрч ардууд нь хилэгнээд өнөөдрийн энэ байдлаар гарч байна. Энэ юуг харуулж байна? Энэ ард түмний буруу юу? Тэр хэдэн залуучны буруу юу? Энэ чинь гайгүй байна. Би бас ингэж бодлоо. Энэ тэрэг оноо балавчаад машин балавчаад өнгөрсөн бол баг хүчээр гарч байна. Харин Америк гарсан гэж болж байна. Өвөр Монголын ард түмэн Монгол хүн төсвөл дийлэхгүй хэмжээнд хүрцгээж засаг төрийн ноёдол сонсоорой. Үнэн хэцүү байна. Хэрвээ Америк гарсан бол танаас энэ бодлоо аяга үнэн даахгүй шүү. Энэ дэнгэ өч биш. Тэгэхээр энийх нь илүүхэн бодлого хийж байна. Энэ хэдэн залуучуудыг хэр зэрэг шийдэх нэ гэдэг юм бол өөрсдөө мэдэрэй. Ямар юм ч гэсэн төсвөл хэмжээтэй байдаг. Ямар юм ч гэсэн бүр юм хэмжээ байдаг. Төсвөл дийлэхгүй хэмжээнд хүрцгээж ард түмэн маань. За энийг бол одоо чигэж мөн үргэлжлэн ард түмнээ дарангуйлах, барих энэ бүхнээр учир явдлын шийдвэрлэлт дээр хүрвэл эцсийн үр дүн юу болно гэдгийг бол жоохон бодлох хэрэгтэй байгаа. Хэрвээ өнө ард түмний бүх ард түмний хилэн хорслон хөдлөөд ямар нэг хэмжээнд хүрвэл за танаас харамсах гарна. Тэр үед бол энэ гал бадраад нэг хэмжээнд хүрэхин үед бол танаас зурсаарч гисэн энэ унтрагаад дийлэхгүй хэмжээнд хүрэх. Тэгэхээр бол юу хийхтэй ч гэсэн жоохон илүүхэн бодлого хийж байгаа юм. Би ч гэсэн эндээс шууд эсрэгэл тавьж байна. Би байдлыг анхаарч байна. Хэрвээ манай залуучуудын хүндэл шийдэхдээ хөрөөд би энэ лав зүгээр суухгүй. Бүх монголчууд маань ураална. Эсрэгэл тавьна. Би одоо ч гэсэн эсрэгэл тавьж байна. Залуучуудын өмнөөс би өвөр Монголын газар сайгүй гаслангийн дуу сонсогдож байна. Ёс. Үний ёс хаа байна? Хэл чад хаа байна уу? Би ярьж авах юм байсан. Яг бүхэн ярьж авах юм байсан. Жохон яартай билээ. Хаан дарлаад байвал хаанаас ирвэл байна гэж үг байдаг. Ямар юм ийгдсэн засаг ноёдууд минь ер нь хэрэг хэмжээтэй байгаарэ. Би бол хүн шүү. Ер нь энэ төр гөрөн чинь ард түмнөрөө л оршин тогтнодог. Ард түмнөрөө л бүрлдсэн нэг улс гөрөн байж болдог. Байж дийлдэх. Төрийн ноёдууд нь, засгийн ноёдууд нь юу хийх ёстойгоо өөр хариуцлага мэдэхгүй. Цагдаагууд нь хариут хуйлаа мэдэхгүй болсон. Ийм нэг бодих бүдүүлэг, ёс моралгүй, соёлгүй ийм өнсөдөр бүрэлдсэн энэ нийгэм. Энэ төр. Үнэн хэцүү байна. Бүр 10 өдөр гүйжиж бараг орсон ноёдууд байхаа. Ямар юм хэмжээтэй хэрэгтэй байгаа юм. Би эндээс эсэргүүцэж гин гэдгийг илтгэж байна. Үргэлжлэн анхаарлаа хандуулж энэ учир дээр бол би илээр тунхаглаж байна. Оролцох юм бол